За өнөөдөр бүгдээр ямар хвшлийг хийх вэ гэх юм бол тэртээ 2001 оны 9-р сарын 11-нд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотод байрладаг дэлхийн худалдааны төв гэгддэг байсан ихэр баяр цамхагыг Алид Аль-Каида бүлэглэлийнхэн онгоц барьцаалаад тэгээд маш том террорист халдлага үйлдчихсэн. За энэ хэргийг голлон зохион байгуулж исэн Аль-Каида бүлэглэлийн толгойлогч Осама бин Ладныг хэрхэн яаж баривчсан талаар энэ бичгээр гарах болно. За тэгээд Америк нэгдсэн улсын Тэнгисийн явган цэргийн тусгай хүчнийхэн буюу Нави Сэлийнхэн Осама бин Ладныг хэрхэн баривчсан талаар одоо өнөөрөө үздэцгээе. 2011 оны 5 дугаар сарын 1-ний шөнө Пакистаны Абботабад хотын чиглэлд 2 нисэл зэрэг хөөрчээ. Уг нисэл зэрэгт Америк нэгдсэн улсын Тэнгисийн явган цэргийн тусгай хүчний Нави Сэлийн 24 гишүүн сууж байв. Тэдний гол зорилго нь 2001 оны 9 сарын 11-ний террорист халдлагын гол зохион байгуулагч дэлхийн хамгийн зартай 90 сурвалжлагдж байгаа хүн болох Осама бин Ладныг устгах эсвэл баривчлах байлаа. Энэ ажиллагаа хамгийн чухал нь маш нууц байсан. Америк нэгдсэн улсын засгийн газрын хамгийн дээд хүрээний цөөн хэдэн хүмүүс л мэдээлэлтэй байсан. Энэ ажиллагаа 3 гол үе шаттай байсан. 1-р газарлахгүй буулт хийн, 2-р хашаанд нэвтэрнэ, 3-р гол байг устгах юм уу баривчлах. Гэвч Бин Ладны байрлаж буй байрлага нэлээд сайн хамгаалалттай байсан. 3.6 м өндөр бетон хантай, өргөстэй торнууд, 3 давхар байшингийн хар тэнтэй цонхнууд, хувийн эдлэн бүхий энэ газар түүнийг нуугдахад дажгүй оромж болж исэн. Силийн багийнхан дотор яг юу хүлээж байгааг мэдэхгүй учраас бүх зүйлийг сохор нөхцөл байдалд эхлүүлэхээр шийдсэн. Хинду Кушийн улсыг 90 минутын турш нам өндрөөр ниссэн нисэг тэрэгнүүд Абботабадын хашаанд ойртож ирсэн. Гэвч энэ ажиллагаа олон эрсдэл дагуулж байв. Америк нэгдсэн улс уг ажиллагааг эхлүүлэхдээ Пакистаны засгийн газарт ямар ч мэдээлэл өгөөгүй. Учир нь Бин Ладен хин нэгэн чимээ өгж сэрэмжлүүлж магадгүй гэж болгоомжлсон. Хэрвээ нисдэг тэрэгнүүд Пакистаны радарт баригдвал Силийн багийг дайснууд гэж үзнэ. Цаашдвал хашаанаас ердөө 1 км-ийн зайд Пакистаны цэргийн агтайн байрладаг байсанд нөхцөл байдлыг улам хүндрүүлж байв. Энэ ажиллагааны тактик төлөвлөгөөг дэлхийн хамгийн шилдэг цэргийн стратегчнэр боловсруулсан. Тэдний төлөвлөгөөгөөр нисдэг тэрэгнүүд Пакистаны радарыг тойроо нам өндрөөр ниснэ. Нэг нисдэг тэрэг байшингийн дээвэр дээрээс Силийн гишүүдийг олсоор болгож гинтийн дайралтыг, 2 дахь нисдэг тэрэг байшингийн урд талд газардаж ингэснээр олон талаас давталж хинж цухтаах боломжгүй болно. За 3 дахь нисдэг тэрэг шаардлагатай бол нэмэлтүүлж орж ирнэ гэсэн байсан. Гэвч 8 сарын турш боловсруулсан энэ төлөвлөгөөнд нэг том алдаа гарсан. Эхний нисэг тэрэг хашааны дээвэр дээр хөөрч явахдаа удирдлагаа алдаж хашааны дунд талбай тоохолцсон. Нисэг тэрэгний сүүл 2 хуваагдахад 2 дахь нисэг тэрэг хурдан хариу үйлдэл үзүүлж хашааны гаднах талбайд аюулгүй газарсан. Аз болоход гишүүдээс хинж гимтээгүй. Силийн гишүүд чимээг хүн байшингийн гол хаалгад руу цугларч хин нэг сэрээсэн байж болцшгүй гэдгээ мэдэрсэн. Жинхэнэ сорилт эндээс л эхэлсэн юм. Хашааны дотор тал Бин Ладны бидаас амьдрал химээ тодоосод харагдсан. Хашаандаа хүлэмжтэй тэндээ хүнсний ногоо тарьдаг, мөнхид эдэн амтнд хижээж хүнсний дэлгүүр явах ямар шаардлагагүй байсан. Хогоо хогийн цэгт хаяхын оронд шатаадаг байсан нь гадны үнэтэй харилцааг бүр өмсөн хязгаарласан. Тагнуулын төв газар Бин Ладны энэ байшингаас орж гарахыг хизээж харж байгаагүй ч тэр гэр бүлийнхээ хамтаар 5 жил гаруй энд нуугдж чадсан. Гэвч одоо түүний нуугдвал амьдралын төгсгөл ирэх юм. Силийн багууд хуваагдаа ажилласан. Нэг баг байшингийн хаалгыг эвд орж АК-47 барин зогсож байсан хүнийг устгасан. Түүний дунд Бин Ладны хамгийн ойр ихтгэлт хүн болох түүний байшлыг ишлэгч Абу Ахмад Аль-Кувати байжээ. Тагнуулын төв газар олон жилийн турш баримтгдсан гишүүдийн мэдүүлгээс Аль-Куватийн нэрийг сонсож түүний хянаснаар Абботабадын энэ хашааг илрүүлсэн байв. Бин Ладен яагаад Пакистанд нуугдсан бэ? Яагаад тэгэхээр Афганистанд Америк нэгдсэн улсын цэргийн хүч маш их байсан учраас тэнд үлдэх нь маш их эрсдэлтэй байсан. Тиймээс хил залгаа Пакистанд нуугдах нь түүнд илүү ашигтай, мөн бүлэглэгээ гишүүдтэй холбоо тогтооход илүү амар байсан. За тэгэхээр дараагийн алхам бол байшингийн дотор талд нэвтрэх байсан. Байшингийн 1-р давхарт гэр бүлийн амралтын өрөө, хүүхдүүдийн хичээлийн өрөө байлаа. Энэ давхарт гинт нэг хүн коридорын хаалгаар шагааж Силийн гишүүдийн буулгад өртөж амьдсаа алдсан. Өөр нэг хүн буу авах гэж оролдоход мөн Силийн багийнхан түүнийг устгасан. 1-р давхрыг бүрэн цэвэрлсэний дараа баг 2-р давхарт гарахыг оролцсон ч хүчтэй металл хаалга саад болсон. Энэ хаалган дээр стандарт тесрэх бөмбөг ашиглах юм бол хангалттай хүчгүй, харин хүчтэй тесрэх бодис хэрэглэх юм бол хэд их дуу чимээ гарах гээд байсан. Тиймээс тэд наривчсан тесрэх бодис ашиглаж хаалгын түгжээг онгойлгохыг оролцсон. Хашааны гаднаас ирсэн 2 дахь баг байшингийн 20 дахь давхрын шатны хаалгыг тесэлж онгойлгосон. Шатаар өгсөж байхдаа дээрээс хин нэгний хөлийн чимээ сонссон. Цагаан цамцтай хүн доош харахад Силийн гишүүд түүнийг буудсан. Энэ бол Осама бин Ладны хүү Халид байв. За 2 дугаар дахь Бин Ладны бүлэглэлийн удирдлагын төвөнд байрладаг байсан. Утас интернет байхгүйс нэгсэн. Энэ давхарт хэд хэдэн компьютер, хатууд хэсэг, хадгалах төхөөрөмжүүд тэдний нууц файлууд нь хадгалагдчихсан. Бин Ладен өөрөө онлайн харилцаанд зайлсхийдэг хүн гараар бичсэн захиа эсвэл өөрийн хэлэх гэсэн үгээ флаш USB дээр бичээд энийг өөр хүнд өгж явуулдаг байсан. За энэ нь болохоор тагнуулын төв газар Бин Ладны одоо ямар нэг аргаар хянахад аягүй хэцүү хүндрэлтэй болгодог байсан юм байна.
Гэвч энэ давхраас олдсон бүх мэдээлэл нь терроризмын эсрэг тоглоомын хувь заяаг эргүүлэх түлхүүр болсон. Ажиллагааны сүүлийн халхам 3 дугаар давхарт хүрэх байсан цаг хугацаа хумигдж байн төрөхөд 2 минут үлдсэн байв. Силийн гишүүд шатаар чимээгүй өгсөж байхдаа түнэр харанхуйд хүрсэн. Шүний харааны дуурангаач бараг юу ч харагдах боломжгүй байв. Гэнэт хөдөлгөөн мэдрэгдснээр буун дуу гарсан. Багийнхаа өрөөнд дайран орж Бин Ладны хоёр ихнэрийг цочирсан байхыг харсан. Нөгөө болон руу харахад хүүхдүүд уйлдаж бие бинийгээ тэрвэрлсэн байсан. Өрөөний нэг болонд саарал сахалтай өндөр хүн газар хэвтэж байсан. Энэ бол Осама Бин Ладен байв. Түүнийг тэр даруй буудан хоруулсан байна. Бай устгаглаа гэж Силийн багийн хоорондоо радиогоор мэдэгдэв. За гэвч аюул тусаагүй ойролцоох Пакистаны цэргийн баазаас нисэх онгоцнууд хөөрч ийна гэсэн мэдээлэл Силийн багийнханд ирсэн. Силийн багийнхан Бин Ладны цогцыг ууданд хийгээд ДНК-гийн шинжилгээнд зориулж бааз руугаа авч чухаар бэлтгэсэн. Тэд Бин Ладныг 100% гэж баталж чадахгүй байсан. Учир нь түүний хамгийн сүүлд авахсан зураг нь 1997 онд байсан. 2 дугаар давхарт багийн бусад гишүүд хатуу диск, зөөврийн компьютер, усас зэрэг мэдээллийг хурдан цуглуулсан. Эдгээр нь Бин Ладны бүлэглэлийн дотоод үйл ажиллагаа болон ирээдүйн хийх ажлын төлөвлөгөөг мэдэх байсан. Хашаанд осолцсон нисэх зэргийг Силийн багийнхаа өөртөө тесэлж устгасан. Яг тэгэхээр сүүлийн дэвшилтэт технологи дайсны гарт орохыг гэдгээс урьдчилан сэргийлсэн. За энэхүү нууц ажиллагаанд Силийн баг ямар ч хүн бэртэж гимтээгүй ба энэ ажиллагаанд түүхэндээ хамгийн нарийн хамгийн амжилттай болсон ажиллагаануудын нэг гэж явд юм. But the United States has conducted an operation that killed Osama bin Laden.